Сайн байцгаана уу? Бидний өнөөдөр Таиланд Бангкок хотод юу шинжлэх ухааны музей үзсэн. Энд байна харагдаж байна. Тэгээд хүүхэд сурагч багшнараас ярилцлага авцгаая. За. Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр бид шинжлэх ухааны музей үзсэн. Ямар Баялаа. юу мэдэж аваа, юу сонирхолтой байсан бэ? Миний хувьд нэгдүгээр давхрын микрофонтой жүжиг айгуу байсан. За баярлаа. Сайн байна уу? Бид өнөөдөр ингээд шинжлэх ухааны музей үзсэн. Та өөрийнхөө сэтгэлдээ суултаад. За шинжлэх ухааны музей сонирхолтой байсан. Гэхдээ дөрөв давхрыг яг тогтож бүр ингээд удаан үзвэл илүү гоё бүх мэдээллийг нь уншаад явбал илүү гоё санагдсан. Тэгээд ер нь бол зөндөө олон мэдээллүүд байсан унших хэрэгтэй. За баярлаа. За өнөөдөр үзсэн шинжлэх ухааны музейнээс төрсэн сэтгэлдээ таваалцаж маш гайхалтай байсан. Тэгээд Тайландынхан ямар их үн цэнтэй өөрсдийнхөө бүх ахуй амьдралыг те бас байгалийн яг гайхамшигтайгаар ингээд үлдээж чадсан. Яг зарим хөшөөнд дотор нь яг хүн шиг, яг амьд хүн шиг хүн юм уу гэсэн чинь жинхэнэ биш. Тэгээд яг манай багийнхан ч гэсэн ингээд бүх зүйлийг ингээ байрж бодиттэйг ингээ дэлхийн ертөнцийг ч гэсэн ингээ дандаа дэлхийн бөмбөрцгийг төр төрлийн байдлаар ингээ харуулсан байгаа байхгүй юу? Тэгэд ер нь ингээ давхар болгон дээр нэг ч одоо тэр нэг самбар дээр байгаа бүх зүйлс нь яг тухайн хажуудлынхаа шинжлэх ухааны зүйлийг ингээ маш сайн тайлбарлалцсан. Олон талаас нь хүний махан биеийн бүтээцтэй байгальтайгаа хэрхэн хоршдог. Тэгэл тэр захилгаан ер нь ярих юм бол үнэхээр үнэт зүйлс ихтэй юм да гэдгийг олж харсан. Бахархсан шүү. Музеймээс төрсэн сэтгэлдээ хуваалцааж амар тийм шин тэгээд ерөөсөө мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг мэдэрсэн. Тэгээд давхар болгон дээр өөр юмнууд байсан. Тэгээд яг хүний бие тэгээд яг яаж одоо тийм жижигхэн зүйлээс том зүйл болсон. Тэгээд тэр улсынхаа түүх мөх гэдэг юмнуудыг сурсан. Тэгээд онгоц гэхэд яг яаж үүссэн, хинээс үүсэлтэй гэдэг тэрийг ингээд яг хэлийг ойлгохгүй ч гэсэн тийм бичлэгийг үзээд ойлгоход айгүй амархан байсан. Тэгээд тийм бас хүмүүсийн хийсэн ямар тийм сонин содон юмнууд байсан. Тэгээд усаар ингээд тэр хүний жимингийн үздэг сонин юмнууд байсан. Ер нь бол амар тийм сонирхолтой санагдсан надад. За баярлаа. За Hi Sona, how was Science Museum today? It was so fun and interesting. So there was this one floor that I really liked the most. It was about astronomy and like very specific little by little details about our universe, our Earth, and just it really hit the spot. It was amazing. And I was like running around the whole place, going through. It blew my mind. And there was this other floor for, I believe, Thai history. It was a really interesting. Plus, you can like see how they lived during the ancient times. And I saw a little wall dedicated to Mongolia. I was really confused. Yeah, there was that thing, and it was really enjoyable. Thank you. Thank you. За Science Museum, how was it? Very good. Because like my future career and stuff, it's based on science and biology. It was really good for me. This is what I needed for this trip. In Mongolia, they don't have things like that, so it was so good. And I've been looking for the one, physics thingy. It's called plasma ball. Okay. I found that and I was jumping around like a little kid. The whole trip, like that history, and all about biology, skeletons, or all the things. I was jumping around. I was the only one who's going, and most of them were like just went out and rested. And the robots, Yeah. they were so good. It was just no words. It was very good.
шинжлэх ухааны музей үзсэн хэр байв? Юу сэтгэл төлдөв? Гоё байсан тий. Тэгээд өнөөдөр хамгийн гоё байсан юм болохоор юу байсан нөгөө нэг стресс тайлдаг юмнууд байсан байхгүй юу? Ингээ бие мас үзээд тэгээд тэнцвэр болоод тэгээд нэг юм ус ингээд жингийн нөгөө яг ингээд заадаг юм усны хэмжээгээр ингээд хэмждэг байсан байхгүй юу? Тэр нь амар гоё санагдсан. Тэгээд яг ингээд дээрээс нэг камер бичээд тэгээд яг өндөр үздэг. Тэрэн дээр яг өөрийнхөө өндрийг өнөөдөр мэдлээ. Тэгээд баярлаа. За төгөлдрөө. How was Science Museum today? Bro, it was good. Like a plasma and like a riding a bike, and there was a like ball that's floating in the air. Oh, yeah. Like that was Yeah, so I good. remember that. Yeah. I really experienced the new things a lot. Like it was so much fun. Okay, thank you. За. Тэгээд одоо сүүлд нь яг ингээд энэ гоё гайхалтай зүйлсүүдийг харахтаа ингээд яг Монголдо тийм гоё зүйлсүүдтэй болох юмсан гэдэг сэтгэл айгүй төрсөн. Тэгээд ингээд одоо бид нар шиг ингээд иймэрхүү зүйлсүүдийг харж чадахгүй байгаа хүүхдүүд Монголдо өөрсдөө ингээд иймэрхүү юмнуудаа хараад тэгээд нүд нь илүү нээгдээсэ гэж бас бодсон. Тэгээд энд ирүүлсэн аав ээждээ сургалтаа баярлаа.